While most interpreters were regarded by natives with suspicion, some were able to win their trust. In 1560, Nogai Beg Ismail asked Ivan for to have a specific interpreter included in Moscowite embassy to Nogai because he does good service to you and me. Moscow also had its preference when it came to relating certain sacred matters to Moscow's loyalists. Among Crimeans or Nogais, Muscovite envoys were under strict instructions to use service of one Muscovite interpreter, but not another. Curiously enough, Muscovite interpreter who was distrusted by Moscow in this case for name of Peter Novokrishchensky, his last name meaning new convert and one commonly given to converts. The interpreter requested by Nogai's name was named Tuzar, a Turkic name misspelled by Muscovite scribes. If these cases are any indication, old linguistic and racial affinities continued to matter more than the interpreter's new religion or place of residence. Бараг бүх хэлмэрч нар, орчуулагч нар орон нутгийн сэжиг бүхий итгэдэг гэж тооцогддог байсан ч гэсэн тэдний зарим нь бол аль талын итгэлийг олж авч ирсэн. Тухайлбал 1560 онд Ногаин Бэг нэг Исмаил 4-р Иван Ванд Москвагаас Ногой дэлгээх хэлчнэрийн дунд тусгайлан нэгэн хэлмэрч орчуулагчийг оруулахыг хүссэн. Яг гэвэл тэр бол аль талд нь маш сайн алба хааж үйлчилсэн гэж тодтогч байсан. Гэхдээ Москва бол үргэлж харьцангуй ханддаг. Хэрвээ тухайн хэрэг Москвагийн болоод Москвад үнэнч Крим болоод Ногой нарын дундах Москвад үнэнч хүмүүсийн хувийн нууцыг задлах аюултай байдалд хүргэх ийм нухацтай үр дагуулгаар бол Москва өөрийнхөө хэлмэрч нарт зөвхөн нэг л хэлмэрчийг зөвшөөрөгч нэг хүнийг л орчуулах хийхийг зөвшөөрч өөр хүнээр орчуулах хийхийг хориглодог гэсэн. Хангалттай их сонирхол татгүйсэн Москвагийн энэхүү итгэл хүлээлгсэн орчуулагч бол Петр Новокришченский гэдэг нэртэй. Өөрөөр хэлбэл нэрийн утга нь ч гэсэн энэ хүн шинээр христийн шашинд буюу загалмай шашинд орсон гэсэн утга санааг илэрхийлж байгаа юм. Харин Ногой нарын талаас энэ орчуулгыг хийсэн орчуулагчийн нэр бол Тузар. Энэ бол турк нэр. Гэхдээ Москвагийн бичээч бол тэрийг буруу бичиж тэмдэглэсэн. Ингээд энэ бүх баримтууд ямар нэгэн зүйлийг зааж өгнө гэж үзэх юм бол орчуулагчийн шашин шинээр сонгон авсан шашин болоод амьдран байгаа газар орноос илүү түүний арьс өнгөний үндэс угсааны хамаарал болоод мэддэг хэлнийх нь харьяалагддаг хэлнийх нь үүрэг бол энэ маш чухал байсныг харуулж байна. In early 18th century, new imperial concerns demanded ever larger numbers of translators and interpreters. In 1726, the Astrakhan and the Stavropol Metropolitan Lavrenti wrote to Synod that there were no competent translators into Kalmyks and Tatar in Astrakhan except for illiterate interpreters. It was significant that this time the issue was raised by ecclesiastical authorities, as it reflected government's growing interest in religion conversion of natives. The new spirit of proselytizing spurred the first concerted effort to rectify shortage of translators and interpreters and to improve their competence. It also marked a new realization of importance of translations in converting new subjects of empire to Christianity. 18 дугаар зууны ихэнх үеэс эхлээд эзэнт гүрний бодол ойлголтоор орчуулагч болоод хэлмэрч нарын тоог улам нэмэгдүүлэх шаардлага бол бий болсон. 1726 онд Астраханы болоод Ставрополийн метрополитан Лавренти гэдэг санвартнуудын чуулганд бол бичгтээ Астраханы татар болоод халимг хэлний чадвартай орчуулагч байхгүй байна. Зөвхөн хідэн бичиг үсэг тайлагдаагүй хэлмэрч нар л байна гэж мэдгэжсэн.
Гэхдээ энэ удаа асуудал бол орчуулагч хэлмэрч нарын дутагдж байгаа асуудлыг бол шашны эрх мэдлэлтэн ийхүү гарган тавьж байгаа байдал нь маш чухал. Тэгээд энэ бол мэдээж засгийн газрын орон нутгийн хүмүүсийг загалмай шашинд оруулах гэсэн үсэн нэмэгдэж байгаа ашиг сонирхлын нэг тусгал байсан илэрхий. Ингээд дутагдж байгаа орчуулагч хэлмэрч нарыг болоод тэдний чадварыг нэмэгдүүлэхийн тулд орон нутгийн хүмүүсийг шинэ шашинд оруулах энэ үзэл санаа бол улам өсөн нэмэгдэж байсан. Ингээд энэ бас нэг талаар эзэнт гүрэн бол орон нутгийнхныг загалмай шашинд оруулснаар орчуулгын чадварыг нэмэгдүүлэх боломжтой гэдгийг харуулж байгаа жишээ юм. In the time of social origins of both interpreters and translators changed. The former Russian captives who had acquired the knowledge of the native language and society while living there as slaves had been replaced by interpreters who came from indigenous societies. They were new converts who lived freely among Russians and became equally competent in Russian and their native language. At the same time, pragmatic needs for more efficient imperial rule required more accurate translations and competent translators to express new imperial language. Government learned to rely more heavily on the children of native nobles, who were often educated in the schools for translators set up for them in the cities of Kazan, Astrakhan, and Orenburg, and some were even sent to the study in St. Petersburg. In the 18th century, a new generation of better trained and educated translators into Oriental languages emerged in foreign office. Цаг хугацааны ирэхээр орчуулагч хэлмэрч нарын нийгмийн гарал бол өөрчлөгдсөн. Урд нь Оросын олзны хүмүүс орон нутгийнхны дунд боол болон амьдарч байх явцдаа тэдний нийгмийн байдал, хэл, соёлыг суралцаж олж авсан мэдлэгтэй үндэслэн орчуулагч буюу хэлмэрч болдог байсан бол одоо тэдний ажлыг орон нутгаас гаралтай ийм хэлмэрч нар орлон авахулсан. Ингээд тэд бол мэдээж Оросын загалмай шашинд итгэл үнэмшилтэй болсон. Орос хүмүүсийн дунд чөлөөтэй амьдрах хэрэгтэй. Мөн өөрийн төрлөх их хэл болоод суралцсан орос хэлний аль алинд нь тэнцүү чадвартай хүмүүс байсан. Ингээд үүнтэй зэрэгцээд эзэнт гүрэн илүү үр дүнтэй удирдлага захиргааны хэрэгцээ бий болохын хэрээр эзэнт гүрний шинэ хэл, улс төрийн хэл, аялал, үзэл санааг илэрхийлэх чадварлаг орчуулагч нар тэдний оновчтой орчуулга улам их шаардагдаж ирсэн. Ингээд Москва дахь засгийн газар бол орон нутгийн язгууртан ноёдын хүүхдүүд мөн тэднийг хүүхдүүдийн боловсролоос орон нутаг дахь тэдний удирдлага, захиргаа шууд хамаарна гэдгийг маш сайн ойлгож эхэлсэн. Ингээд орон нутгийн язгууртнуудын хүүхдийг ихэвчлэн Казан, Астрахань, Оренбург зэрэг хотуудад орчуулагч нарын сургуульд суулгаж боловсрол эзэмшүүлж байсан. Тэдний заримыг нь St. Petersburg хот руу суралцахаар илгээж байсан байна. Ингээд 18 дугаар зуун болж ирэхэд шинэ үе, өөрөөр хэлбэл илүү сайн суралцсан, илүү боловсрсон орчуулагч нарын шинэ үе Москвагийн гадаад харилцааны товчоонд орон дахины хэлний орчуулагч нарын орон тоон дээр ажиллаж эхэлсэн байна.